За 54 кг-ийн жинд одоо Монгол улсаа одоо төлөөлөн дэлхийн цомд оролцсон манай Мегмар Сүрэн маань маш сайхан одоо тулалцсаар аваргын төлөө Швед улсын тамирчинтай одоо тунж илтсэн байгаа. За ингээд 54 кг-ийн жингийн аваргын төлөө тоглолт харагдаж байна. За тэгээ би түрүүн бас хэлсэн энэ бичлэг болоод сонирхчдын камераар бид нэр чадан ядан өөрсдөө бэлтгээд үзэгч та бүхэн ялангуяа тулааны спорт сонирхч та бүхэндээ хүргэж байгаа юм шүү. Тэгээ энийг бас ойлгож хүлээж авах нөхөө гэж бодож байна. За Монголын тамирчин бол одоо Хүглэнгаас гар тулдсан байгаа. Хөнгийн одоо шилэм тийм ээ одоо хөнгийн бэлитэй улаан цэнхэр өмдтэй энэ тамирчин бол Монголын тамирчин Борхуугийн Мегмар Сүрэн 1991 онд төрсэн 51 кг жинтэй энэ тамирчин байгаа. За дэлхийн цомын төлөө тэмцээн манаас хамгийн хөнгөн жин 54 байсан учраас жин өсч 54 кг жиндээ одоо өрсөлдөж байгаа. Ийм тамирчин. За дэлхийн аврах шалралт тэмцээнд бол бас 51 кг жинд бол өрсөлдөх юм боломжтой. За тэгээд Мегмар Сүрэн маань одоо 2010 оны 1 сарын 30-нд болсон улсын аврах шалралт тэмцээнд торлогоо сайхан тулалцсаар аваргын алтан медалийг хүртэж энэ дэлхийн цомд оролцох нь эрхээ авсан юм тамирчин байгаа. За түүний өрсөлдөх Шведийн тамирчин бол одоо насаар одоо Мегмар Сүрэнгээс олон одоо тэмцээнд одоо оролцож арга туршлага суусан энэ тамирчин байсан. За гэвч энэ одоо Мегмар Сүрэн маань одоо их темптэй их темп өндөртэй тулалцсан л да ерөнхийдөө. За энэ дээр харж байгаа. За энэ Шведийн тамирчнаас урд гарын цохилт хичнээн хүчтэй болж байгааг харж байна. Солхон мөртлөө цохилтныг шингэж өгдөг ийм тамирчин харагдсан. За гэвч одоо Мегмар Сүрэн маань одоо угтуусан цохилтуудыг хамжилттай хийж өгсөн байгаа. За хөл тэгээ гар за тэгээ холбоод их гоё тоглосон. Тэгээ хөл дээр ажиллаж байгаа. Хөл дээр ажиллаж за саяас урд гарын хажуугийн цохилт их гоё болсон даа. За ингээ нэгдүгээр үе бол бас самбар дээр оноо байгаа. Манай одоо Монголын заан дээр зүүн баруун их гоё болж гисэн даа. За ингээ хоёрдугаар үе. За шигшээ тулаан бол 2 м 3 уяд өрсөлддөг. Ийм байгаа. За заасаа урдгарын хажуугийн цохилт их гоё болсон даа хөл дээр явж байгаа. За тэгээ заанд нь орохгүй байна. Энэ Шведийн тамирчнууд ерөнхийдөө хүчтэй суурин шихаж байгаа дундын зайд одоо гараараа хүчтэй давталдаг ийм тамирчин байсан. Тэрийг одоо мэдж их зөв одоо тактик боловсруулж энэ тулалдсан заанд нь орохгүй хөл дээрээ явж байгаа. Тэг хөл гараа боловсон тоглоомнуудыг хийж гисэн байгаа. За сайн хажуугийн цогцолт хүчтэй болж байгаа харагдаж байна. Тэгээ энэ бичлэг бол их холоос битсэн учраас тэр нөгөө тамирчдын хүч хэр оновчтой болж энэ тод том руу мэдээж үзүүлж чадахгүй л дээ. Манай сонирхчдын одоо камераар бичсэн бичлэг шүү дээ. Яг тэрэгдээсэн за магадгүй одоо мэрэгжлийн камераар ингээд бичээд ингээд өдөгч түргүүл их гоё одоо тод том руу харж болохоор байсан. Тэгээ яг эрингэнт одоо тамирчтай авч гарсны хувьд ингээд одоо хажуугаас нь хараа зогсож явахд бол Монголын одоо тамирчны хурд хүч за тэгээ одоо аль ч одоо орны одоо тамирчтаас дутгааргүй ур чадвартай байгааг бас харж болохоор илүү одоо мэдэрч болохоор байсан. За энэ дэр хөлгөр онцлог харагдаж байгаа кикбоксing хөлгөр хоёулаа одоо жигд байх хэвээр. За тэ Мегмар Сүрэн маань бол хөлөөр гараар бол гараар амжилттай одоо довтолж байгаа үстэй бүхэн харж байна. За зүүн баруун гэдэг их гоё оновчтой болж гисэн. За тэ хөл дээр одоо явж зайгаа авж байгаа. Ингээд угтуусан цогцолтуудыг их гоё оновчтой хийгээд байгаа. Маш гоё зөв хамгаалж өглөө сая хамгаалчаа тэгээд өөрөө салаа. За сая биеийн дунд хэсэгт за сая урд гарын хажууг их гоё болж гисэн. За одоо хоёрдугаар үе одоо төгсгөл харагдаж байгаа. За тэгээ хөл гар одоо аль нь гоё бол тэгээ одоо зөв одоо хамгаалчаад ингээд их гоё ухаалаг ур чадвар гаргаж ингээд тоглосон. Дээр нэг темп өндөртэй тоглосон. Ингэж хөл дээрээ явж ингэж угтуулж ингэж ажиллана гэдэг бол илүү ич одоо энерги зарцуулж идэг ийм одоо тоглооны арга барилууд их дэвчээр хэрэгтэй болно. Маш их дэвчээртэй байж л одоо энэ 3 үе одоо ингэж хөл дээрээ ажиллаж одоо давтлах хэрэгтэй болдог. За ингээд тулааны одоо 2 дугаар үе дууссан. За энэ дээр харагдаж байна. Зүүн баруун их гоё болж гисэн. За дээрэндээ өрсөлдөгчөөс их гоё. За энэ дээр хөл биеийн одоо дунд хэсэг. За тэгээ гарнаас одоо маш амжилттай одоо харж байгаа харагдаж байна. За 3 дугаар за сая гараад хажуугийн цогцолт их гоё болсон. Тэгээ Шведийн тамирч оноогоор хожигдож байгаа гэдгийг мэдэрж байгаа. Одоо хөөж шахаж одоо оноо авах гээд чармааж ажиллаж байна. За тэгээ Монголын тамирч маань одоо санаачлагаа аваад онооныхоо илүүг одоо хадгалж их гоё одоо довтлооны одоо зөв арга барил барьж ингэж тулдж байгааг харж байна. Хөл бол хөл, гар бол гар
Аль ч одоо за ингээ хоёр тийш гой займраад гараа одоо дээр хамгаалалтаа битүү авч байгаа ингээд ухтуулаад одоо амжилттай тоглоод байгаа. За одоо тулааны одоо шийдвэрлэх 3 дугаар үе одоо мэдээж одоо оноо илүү байгаа гэдгээ тэндээ сонсож байгаа. Тэгээ оноогоо хадгалж, оноогоо нэмж одоо болгоомжтой хамгаалалтаа ингээд тоглохыг одоо эрмэлзэж байгаа. За шийдийн тамирчин бол оноогоо одоо хожигдж байгаа гэдгээ мэдж байгаа. Чармааж одоо оноо авах гээд ингээд хөөгөөд одоо ажиллаа. За энийг ашиглаж одоо Мигмар Сүр маань ухтуулж ажиллачаа. Тэгээд одоо өөрийнх нь зайд ирэхэд нь одоо амжилттай хамгаалчаад байна. За зүүн баруун. Тэгээ хөл их гоё болсон. Ахаа зүүн баруун. Яа тэ урдгарын хажуугийн цогцолтоо дээр нь хөл. За энэ бол хідэн ч одоо комбинац хийж маш олон комбинацуд ирсэн. Яа дээр нь шийдийн тамирчны хөл ямар хүчтэй ирж байгааг харж байна. За тулаа ерөнхийдөө дуусахад ер нь хэдхэн одоо секунд дутуу байгаа да. Тэгээ одоо энэ дээрс хөл дээрээ явж одоо зайд нь орохгүй маш гоё одоо тоглож байгааг үзэж та бүхэн харж байна. Энэ дэр Мигмар Сүр маань бол маш их чадвар гаргаж тулалдсан. За 1991 онд төрсэн юм хүүхэд байгаа. 2006 онд анх Мишель кикбокс хичээлж ингээ одоо сүүлийн одоо 4 жил одоо завсралгүй одоо бэлтгэл сургалтын ачинд одоо дэлхийн давцанд одоо гарч ирсэн ингэж үзүүлж чадсан юм аа. За сая зүүн баруун. За одоо дуусч байгаа одоо өөрөө одоо явж ажиллах хэрэгтэй төгсгөлийг зогтож биш сэрж ажиллаад санаачлахтай ажиллах хэрэгтэй. Тулааны 3 дугаар үе харагдаж байна. За сая зүүн баруун гарын хажуугийн цогцолд хүчтэй болж өрсөлдөгч хүнд байдалд орж шүүгч тооллоо. Яхахгүй одоо нокаут коо байсан одоо. За тэгээд яхахгүй өөрийнхөө ажлыг өөртөө эргүүлж чадлаа сая. За ингээ 3 дугаар тоолоод за ингээд хугацаа дууссан. За ингээд ямар ч хэсэг ихтгэл төгс ялтыг байгуулж одоо дэлхийн цомын аварга гэж энэ одоо аваргыг 54 кг хэмжээнд манай борхуу маань болцлыг хангалаа. Тэгээ одоо энэ бол одоо их хөдөлмөрийн үр дүнд олдсон гэдгийг одоо спорт сонирхчид маань ойлгож байгаа хаа. За ингээд шведийн тамирчин мэдээж одоо харамсалтай байсан. Өөрөөсөө одоо дүү анх удаа одоо энэ Европод ирж тулалдсан залуу монголчууд ингээ хожигдно гэдэг бол их харамсалтай байсан мэдээж. За ингээд одоо 54 кг хэмжээнд манай Мигмар Сүр маань аваргын алтан медаль хүртэж байгаа сайхан торгоо агшин гэж та бүхэн харж байна. Монголынхаа алтан соёмбот албааг одоо Европын ирэнгэнд ямарч байсан залуу тамирчид маань гаргаж чадсан юм аа.